За үзэгчдээ түгэн студио сонирхож байгаа та бүхнийхээ амрын айлтгая. Өнөөдөр ингээд та нарт одоо Өвөр Монголын Шилэнгол аймгийн Авах шуунд өөрөө ингээд Монгол гэрээ үйлдвэр гэр хийжигээ манчар гэ залуутай уулзуулахад бэлэн болж байна. Тэгтээ сурсан мэрэгжилөл хөгжим бүжгээс төгссөн гэж байгаа. За сайн бацхан уу эрхэм хүнд үзэгчдээ. Би бол Авах шууны мөнгөн тал Монгол гэрээ үйлдвэрийн гол хариуцлагатай манчар гэдэг хүн байна. Энэ үйлдвэр чи одоо хэдэн хүн хэрэгжилж байна уу? Чи доороо ажиллаж байгаа хэдэн ажилтан байна уу? Жилд хэдэн гэр үйлдвэрлэж байна уу? Ер нь ашиг орлого ямар зэрэг байна уу? Одоо байнгын энд ажилладаг хүн бол 6-7 ажилтнтай. Тэгээ гадаагаар одоо хийдэг босод бас байна. Тэрнтэй бол нийтс нь 10 хэдэн хүн байна. Тэгээ жилдээ бол 40 орчим юм уу 50-нд Монгол хийж байна жилдээ. Одоо ихэнх нь одоо уламжилт Монгол гэрээ манайх бол тэгээ ихэнх нь одоо 20 найр хийх юм уу, өөрснөө айл гэр болох юм уу, иймэрхүү зорилттой Монгол гэрүүдээ. Гадаа бас нэг гэр бараа тавьчихсан тийм айлууд их сайхан харагддаг. Тэгээд одоо таны энэ хийжгээд гэрүүд бол сайхан тийм цэмцгэр. Тэгээд мод өнтер бас их сайн чанартай гэж. Ер нь Монгол гэрээ чи одоо хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг нь бол одоо мод байх. Тэрнээс Монгол бас их чухал байдаг байлгүй да. Манай одоо энэ өөр үйлдвэрүүдтэй ялгаатай нь юу юм гэвэл манайх бол яг одоо энэ уламжилт Монгол гэр хийдэг. Яг одоо зугаацалд зориулсан биш. Одоо айлууд өөрөө амьдрахад зориулсан. Технэр бол өөр үйлдвэрийн гэрүүтээс үүсгэхэд бас одоо янз юм уу одоо ялгаатай тал байна. Модны тал дээр бол манай улсын уламжилт одоо ясаараа боргосон хантай одоо яг жинхэнэ нарсан мод тоонтой, хос модон тоонтой гэдэг юм одоо иймэрхүү янзаараа хийж ин. Дахиад одоо бүрээс одоо ноосор бүслүүрээ тийм одоо жинхэнэ адууныхаа хялгас дээл хялгасаар одоо оосор бүслүүрийг хийж ин. Тэгээд одоо энэ бүрээсний оёх арга марга бүр одоо хоочийн янзаараа үйлдвэр байгуулсан цагаас л нам засгийн дэмжлэг бол бас нэлээд их гэж хэлж болно. Одоо жишээлбэл одоо биднээс энэ одоо гадагшаана боловсрол сорлох хийх юм уу? Одоо энэ годорсон малчин гэсэн нэрийдлэр бол одоо үйлдвэрийн бүтээн байгуулалт юм уу? Одоо энэ машин техник оруулах юм уу? Одоо олон талын дэмжлэг байна. Одоо энэ хоёр жилдээ энэ интернетийн худалдааны тал дээр бас хөшөөний одоо энэ бас бидэнд их тусалт юм болж байна. Энэ тоног төхөөрөмж авах чинь мөнгө зөөлж өгж гин үү? Чамд шууд ингээд төслөгöd одоо чи нэг ашиглаагаад өгч гин үү? Одоо уул нь шууд төслөгöd өгчсөн. Одоо бол жишээл өөрөө одоо төрөлжил эрэмжилээд одоо машин техник оруулж ирсний дараа одоо сүүлд нь нөхөр өгөх юм одоо иймэрхүү байна. Тийм за. Монголд охтын доо ер нь хэр сурсан? Одоо бас яах вэ? Нэг дуулаач та, аялаач та. Дуучин дууд болохгүй одоо тийм байна. За тэгсэр нэг яг сурсан мөрийг аялчих тий. Тэгээ. Эрдэн засгийн Хэрвээ